Хэрхэм сонсож үзэх таны өдрийн амгалан дахин айлтгая Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 7 нэг болгоны баасан гараг болгонд хэрхэм сонсож үзэх танд хүргэдэг Янаг яах вэ нэвтрүүлгийн маань 2021 оны 12 дугаар сарын 3-ны баасан гарагийн 583 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кревел брендийн өсөөжилтийн эсрэг тос за мөн дуртайгаасан Ажикто шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн бид бүгдийн хамтдаа ярилцах сэдв маань сонсоход таата болон таагүй чимээний талаар ярилцсан. Олон төрлийн чимээ байдаг шүү дээ тий. Одоо манай мөвгийн их чинь ингээд юм долоологдог чимээ сонсдог тий. За тэгээд сонсоход таата, сонсох дуртай чимээ одоо ямар чимээ байдгийг тий. За мөн байгалийн чимээнээс гадна бусад хүмүүс юм дургуйч тухайн үнэн одоо дуртай чимээ гэж бас байдгүй тий. Бусад хүмүүс дургуй хахад чи одоо дуртай ахад байна шүү дээ тий. За тэгээд бас ямар чимээг сонсож чаддаггүй вэ гэх мэлцчлэн ярилцсанаа. За. Надаа яаштай тий нөгөө нэг юм чахарч дуурсан чимээдэг шүү дээ тий нэг юм. Та хартай юм байна. Окей, угаасаа тэгэхээр хартай л гэдэг шүү. Тэгээд чи ингэж яндан майждаг хумсараа. Яндан байж байгаа. Зөвхөн яндаг ингээ хумсараа майжингууд. Тэгээд самбарыг бас ингээд яхаар тэгж дуурдаг. Хамгийн гоён заяа. Сэрээ аваад цонхоо. Зарах. Бүр та тийж бүр хорлондчихсэн юм уу? Яа нэг мэдгүй ингээд дотор харцганаад байдаг шүү дээ ингээд сонсохоор. Энэ төмөр санал мандлыг чинь шалан дээгүүр ингээд чирчгээрээ цогцолдог үстэй тий. Тэгэл ёо ямар муухай дуутай юм гэхээр өстэй найгуу хартай юм байна гэж үгүй. Тэгээ бүр дургу байсан чи юу ч хэлдэггүй. Байж гараа юу яагаад байна? Мууга титээр өндөр тоо хоёр намхан байгаад байна. Дэшээ суугаа дэшээ. Угсаа намхан шүү дээ. Нэг чемпионд очимоор байна. Борхоо иршээ. За борхоо Мексикээс хоол инех болоодаас. Номд зэгч бүр толгойн л л дөө. Би яг уу. Гэтэ намаа чи айгүй гоё харагдаж байна. Арс марс ч юм уу. Тэгвэл болоо болоо. Сархаа гоё харагдаж байна. За болоо. Ингэж л харагдах ёстой юм. Би ячаад байна. Хашаа ярихгүй. Үгүй харж байгаас. Тахөө. Бүр та юу ч харагдахгүй. Тахөө. Бондоос бүр хата арай өндөр болчихлоо. Эдээс өндөр л дээ шоог. Яг хэмжээндээ сууж байна. Намаа чамаа сая найруулагч гоё харагдаад байна гэсэн чи авсан зүрсий чинь. За нэр намаа чи үнэхээр гоё харагдаж байна. Яасан эвгүй юм бэ нэр ингэж өндөр. За үндсэндээ дүр. За дуртай. Одоо дургүй юм чинь юм шиг. Таата болон таагүй чимээ. Тэгээ сани чимээ бүгдээрээ дургүй болж таарсан юм уу? Ихний дургүй. Бүгдээрээ энэ харгүй хүн байдаг юм бөө. Бүгдээрээ хартай. Нөгөө тий харгүй хүн гэж байхгүй тийм тэнэг юм ч жоох тий. Хөөе. Тэгээд тэрийг тийм чимээ сонсохоор дотор харсанахаар хартаа гэдгийг хин ч олоод тодорхойлж хин тэгэж мэдгүй. Тэр чи хүн болгон л хартай. Хөөе ингэнэ даацтай ундаа би задлахгүй нэ гэж дурдаг штэ тий. Тэрийг гоё гэж. Дуртай чимээ гэвэл ч угаасаа л нэг чимээ дуртай. Нэг чимээ. Тий. Юу хийхтэй. Тэр чи ярина гэж сонсуулгаа байд юм ба. Тэр их гоё чи. Нэр юуны чимээ? Хилтэй. Юу. Хэмтгүй амсадаа л хэдэж штэ. Юугийг томчуудын шивнэгийн Монгол гэрт гэдэгсэд оруулдаг байж. Юу яриад байгаа юм та нар? Монгол гэрийн чимээ. Йоо. Чи ах болох талаар яа. Чи айгуу тийм акустик дугаартай. Тийм аа. Чууд унган 40 мянган унган хүүхдийг аваад тий. Монгол гэд гардаг акустик чимээч. Тий. Ордны бүрс зурхыг мэднэ. Орны бүрс. Орны бүрс яг хатаж аваас. Нөгөө унтж байгаа хүн иргэхэлж гэж дуугадаг шүү дээ. Би нэг жоохон аимшиг кино үздэг байхгүй юу? Түнчтэй дурдаг байхгүй юу? Тэгсэн чи тэр аимшиг кинон дээр одоо нөгөө гэр бүлгүй хүүхэд хүнийг эмэгтэй хүүхдийн цасан дээрх явж байгаа чимээнд би дуртай гэд аль хүүхдүүдийг хулгайлаад байдаг заяа. Хүү ямар амар ээ. Тэгээд тэрнээс хойш нэг цасан дээр явж чимээнд би дуртай болчихсон. Нэрээ шарх айгуу гоё дугаар дээ. Гоё. Энд ингэнэ. Дуканаас өрөө ямар сони. Бог нөгөө нэг тас гэж дуургадаг штэ тий. Тэр чимээнд үнэхээр дургүнэ. Би бүр ингэж дуурах гэж сурах гэж үүл тамаа цаа. Тэр тас гэдэг чимээ чи гоё шүү дээ. Гоё би чаддаг штэ. Би гэхдээ одоо би сурцсан. Тэгээд нөгөө нэг бохоо хахаа ингэж хийтэй зайлшаа тэр нэг бөмбөлгийн тас гэж дуургаад байт юм байлээ. Аа айгүй хаа техниктэй зурж. Тас
Аас гэдэг. Би ихлэ бүр жижиг Жаггар. сонсогддогоос ахгүй тийж байгаа бүр амар гоо чангарсан юм. Чагстай. Чи хизэнээс сурсан? Би отоогоос 6 жил юм аа. Бэлтгэл хийсээр байгаа 6 жил юм хөдөлмөрийн дараа. Би бас саяхнаас тий нүүр хөдөлмөрийн дараа сурсан байх. Гэхдээ даан чи нэрээ одоо бүх зарцаагүй айгу удаж байна. Хөөсөн зүр үрэх гоё шүү гэдэг энэ яадаг чимээ дээ. Амар дургуус тэр Ямар чимээ гардээ? Хөөсөн зүр үрч ингээд тий гихтэнсэн чимээ гардаг. Тийм шүү дээ. Одоо ингээд пүүзээр ингээд пүүз зурдаг пүүз тоглодог шүү дээ. Ингээд заалан Тэр чи ориг пүүз. Ориг пүүз тэр дуурна. Тэрнээс арай муухай. Тэрнээс бүр муухай тий. тэгээд нөгөө нэг юм носон идлэлийг ингээ хатчихсан та нар ингээ хатчихсан. Эндээс бит. Тас идэл тацхаараа. Носон материал хазах дотор арзагнаа л явчих. дотор арзгандаг. Нэр чи хатаж үзчихдэг. Өө тэгээд аваад чи тоо. Тэгээд мэдгүй. Миний малгай хацах уу? Муухай тий. За энэ Маргаж гад ингээд шүд хаврах зэвүүн гинэ. Шүн унтчихата шүдэ хаврдаг хүмүүс айгүй амар тий. байдаг. Айгүй амар тий. Амар сонсогддог тий. Ядард ирэхээр тэгдэг шүү дээ. Бас чиж. Тийм үү? Тийм, ер нь тэгнэ. Хоол тамшаалж идэх хамгийн байлаар гинэ. Тэгсэн чинь энэ оронд өөр тийм л дээ. Хятадууд ингэж их дуу чимээ гаргаж идэх тусмаа кайфтай илүү одоо бүр кайф авч иддэг гэсэн. Солонгосууд бас тэгдэг гэж сонсч байсан юм байна. Тэр идж байгаа хүн л кайф авдаг байх та тий. Ой манай нэг настай нэг ах байдаг сунг очиж амархад эмээгийн манд тэр хүнгийг тэгж иддэг шүү. Дигараа нэг халуус аваа ингээд цай идэх штеп. Тэгээ халуус цай ингээд нэг халуус иргэн дээр цай үлддэг штеп. Шах гэж сар. Тэгээд муухай гэдэг. Гэхдээ тэр хүний ингээ хоол идэхээр хажууд хоол идэхээр шууд автыг төдөлдөг жоох. Ээж л төдөлдөг ш. Бүр ингээ нэг юм зүгээр нэг юм шалхайсан юу лавшаа идэж жоох. Нэх гоё иддэг гэл. Бүр автыг төдөлтөл иддэг. Тий. Хөө ингэнэ хамгийн таата чимээ бол ATM-ийн мөнгө тоолдог чимээ гинэ. Гэдэг. Тэгээд тэр чи олон мөнгө байх тусмаа олон амар их Дуурал. Удаа дуурах тусмаа гоё дээ. Ганц чи сак гэж гараад ирдэ шин. Бүгдээ гоё ингээ юугаар 500-аар 100 ширхэг цолоолаа. Тийм сонгох байдаг. Тийм байхгүй. Угаасаа 500-аас доош дэвсгэртэй чинь авчихгүй үсттэй тий авдаггүй үсттэй. Доотлол 1000 гэдэг үстэй тий. Тийм баг шүү. Юун дээр нөгөө нэг тэгвэл тейлер дээр очиод чи тоолож болно банкны. Зүгээр хажууд нэг сууж идэг. Тэгвэл тейлер чи нөгөө нэг мөнгийг нөгөө нэг бас нэг мөнгө тоолдог машинаар тоолно шүү. Тэгэхээрээс гоё дуурна. Гэхдээ тэрчдэг нөгөө надад ирэхгүй болохоор ямар ч үгүй гэхгүй. Энийг гоё байхгүй шүү дээ. Тэр гол тэр мөнгөж би авах гэдэг шүү дээ. Тийм яг Тийм тэгэхээр гоё сонсогдоод байгаа. Тэрнээс банк дээр ингээ мөнгө тоолж лээдэг шүү дээ. тийм хүн ингээд өөрийнхөө мөнгө авахгүй ингээд дуурах юм бол нэг татаас болохгүй дээ. Өөрийнхөө мөнгийг аваад Өөрийнхөө мөнгө байсан. аваад гойсон. Тийм мэдээж яаж шутсан тий. За ингэнэ углаашаа чирж явах ёстой муухай гэж энэ хоол идэж байгаа чимээ дургу гэсэн байна. Шоколадны мөнгөлөг цаасыг зажилж үзсэн юм уу? Тэр сэрээгээр цонх маачхыг аман дотроо шүдэрээ дамжуулж толгой дотроо мэдрэн штэ гинэ. Чи тэр мөнгөний цаасаас яг адилхан мэдрэмж өгдөө шин. Өө тийм үү? Моос идэлтэй яг адилхан. Өө тийм үү? Зүгээр хазгаар уу. Тийм ингээд хавирдаг байхгүй бас тэр хийж. Ганц ингээд тагтаг гээ хадахгүй шүү. Ингээд шүтэн ингээд хавирн тэгэхээр нэг тийм бие арзалгаад иддэг байхгүй. Бид нар болохоор нөгөө нэг одоо им биш имний нөгөө нэг тэр хатуу юугаар нь ингээ шүдээ ингэж тоглодог байл шүү. Так так гэдэг дуургаад. Хөөе би та нарт нэг амар дууг ярих уу? Дуу чимээ. За Шүн хүүхдийн дуу сонсох амар ивгүй. Хав харанхууд. Нара гэл ямар амар юм бэ? тийм ингээд бид шүнтэй хүүхдийн дуу шүн заяа. Тэгэл нөгөө гэрэл хасаад нөгөө хүүхдийн төлөмөр гээгүйд ажиллахаар амар ивгүй. Амар шиг юм шиг. Юу би яг мэднэ. Тийм би яг мэднэ би ярьж ирсэн. Ингэдэг байхгүй манай гэрт нөгөө нэг юм тоглоом байдаг байхгүй юу? Бүр ингээд дарчээж ингээд амар чанга дарж ээж ингээд дуулдаг. Тэгсэн чинь шүн унтчихсэн чинь хүүхдийн дуу яваад байна. Тэгсэн чинь буудан дээр ганцаар ингээд тавьсан байсан чинь шүн өөрөө дуурайд исэн мэл чинь. За тэгвэл гүтэлтэй орч. Амар юм. За би очиж засаж хийж байгаа. Энэ чи бас амар ивгүй юм байлээ. Би арзуулгаад идэв юм байлээ. Надад ингээд унтах гэсэн чинь дэн яг нэг тийм ая дуураад. За тэгээд сэрэл ингээд босоод гэрлээс гарч ивч юмгүй болчихвол. ахуу.
Одоо ингээд дөрөвдөө ярьж штэ. Жил болго ярьж. Жил болго ярьж. Жил болго ярьж. Дахиад унтахаар санахгүй за. Тэгээ би нуунд яг шинэ байранда орсон заяа. Тэгээ юу ч байхгүй. Ганцхан юутай. Тэгээ инжлэгийг ярьж байгаа шиг. Одоо энэ Намаа санаж нү чи. Өөрөөсөө санахгүй. санахгүй нуу. Тий за Тэгээд дахиад гэрлээ асаагаад босоод ирэхээр чивчивэнг болж. Тэгэхээр айн үстэй. Тийш тий. Би таныг сайн дааж ийн гэж бодсон. Дөрөвдөө удаага босоод тэгээ бүр жардам мордлонхоор бүх өрөмрөөгөр яваад зориг гаргаад үз байдгүй. Тэгээд яг унтраагаад дахиад унтсан чи тийм. Яг босоод ирэнгүүт чивчивэг болчиход байгаа. Тэр юу болсон бэ? Одоо яасан нь хэлдэ. Тэгсэн чин заа юу. Нэг хүүхэн цонхныг нь гадлаа. Тэгсэн чин хараа юу нүүж ирэх гэдэг ганц хайрцаг авчихсан байсан байхгүй. Тэр хайрцагын дотор шинэ жилийн нэг ингээд онгойлдохоор жинго бэнс гэдэг дуудаг юу аткирдгээд штэ. Тэр ингээд нэгтцсэн. Тэгээд нөгөө зайн суудсан. Тэгэхээр тэр чинь нөгөө гэрлийн унтраагаад хэвдээд ингээд чимээг болохоор сонсогддог. Босоод ирэхээр тэр дунд сонсогддог хоо болчихдөг юм байл. За. Тэгээд би өөртөө гаргаж ирэнгүүт шууд урсан шүү. Аим шиг кино таашаа боллоо зүгээр. Тий, тэгээ би урсан шүү. Яа аим юу яа. Тойрын зүгээр тэр нөгөө нэг Одоо ингээд дөрөвдөө ярьж байгаа. Босоод ярьсан би тэр санахгүй юм шүү дээ тий. Яг ингээд яанаад ярьж өгдөг байхгүй юу? Тийм үү? Тийм. Яг ийм сэдвэр үшээ халаад явчихдаг. За одоо өдрөд 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Creole брендийн нөхцөлтийн эсрэг тос хамтран ажиллаж байгаа. За гурал одоо номойдоо ярьж үгэй. За номоо нөхцөлт гараад ирэхээрээ. Шууд төрхий шүү заяа. Би одоо төрхиж байгаа энэ тосыг. Тэгээд одоо нэг юм тос нэг ингээд зумгаарлаад тэгээд ингээд байдэн штэ тий. Тихгүйгээр айгүй гой нүүр нь айгүй гой шингэдэг. Тэр нэг таалагдчихсан. Төрсний дараа зунгаарлахгүй гой шингэх юм гой шингэдэг. Тэгээд яалч ч нөгөө герман брэнд чинь 0 чанар штэ тий. Тэгээд герман тос байгаа шүү. Тэгээд мэд өгч ханасан дээр очихоор аавны. За урьдчилан сэргийл төрхиж болохгүй юу? Үгүй өртөөсний эсрэг тэгээд дандаа энэ нөсөөжилтийн эсрэг нүүр дээр бор юм зурж байгаа тэгээд үргэлж байгаа. Нөсөөжилт чи бар юм гэсэн. Одоо жишээлбэл нөгөө нэг 25-аас 20 хэрэг хүн хөгшөрдөг гэж шин. Хүн 25 хүртэл өсдөг гинэ. 25-аас хойш ерөөсөө тэгээд хөгшрөө авчдаг гэж. Шал хөгшөөх юмсэн шүү дээ. Яа ер нь яг нөгөө процент солилцоо удаашарж байгааг хэлж байгаа юм л та. Би нэрээ чамайг хөгжиж байгааг мэдрээд идэв шүү дээ. Анхаарч ирж ихтэй ямар хөрг ах юм бэ? Тэгэхээр чи уг нь би бас нэг яг одоо хөгшиж байгаа юм төрхсөн дээр. Тий ямар тий төрхсөн. Хоёрт тэр тоснд байгаа юм уу? Өгөхгүй байна. Үгүй дундаа ганц тостой тэгээд эмэгтэйгээр авсан баггүй. Тэгвэл та наашаал та. Дахиад нэг өрсөлдөж хараад энэ хоёроо яа яг үгүй ингээд бор өмтөө нөсөөжилттэй гэсэн баггүй. Тэгээ чи төрөх гэжээсээ тэгс чи гинт тэгээд ааш нь хувирал өөхөө болсон. Гэхдээ хамгийн гол нь өршлөөний эсрэг гингүүд нь би шокадад авчихгүй юу. Тэрнээс л надад дээгүүр угаагаад авчихсан байхгүй л дээ. За ахаа авцныхаа дугаарыг хэлж өөрөө хашихаа. За. Сатрек компани албан ёсны эрхтэр оруулж ирж байгаа тосоо эмийн сангаас авах шүү. Гоо сайхны лангуунаас биш. Эмчилгээний зориулалтаа тос учраас. За 89 11 тэг 6 тэг 1. 80 47 20 72. Яа явуулчихсан. 80 47 20 74 гэсэн юм урагдсан байна. Эмийн сангуудаа бүх эмийн сангуудаас аавна тий. Мөгийн тэр дэ герман усад өгүүлдэг гэдэг. Дэ яадгийн. Яагаад дэ Чи ярихгүй би яг тийм уншчихсан. Энэ нэмэга хэл алдаа юм шиг байлаа. Гэтэ бид гурав уншаал байгаа та. Дэ үг үсгийн алдаа. Би бас нэг Facebook-ын сонирхолтой постн дээр нэг утсыг 2 дахиад бичсэн байдгийг. За 2 утас байд. Угаасаа тэгээд маркетингийнхаа менежерийн бичснийг өстө үг үсгийн алдааг л уншаа штэ. Тий, 3 байгууллагын утсыг одоо 3 утсаа явуул бүгднийг нь 3 нэг хэлэхлээ ястай. За ингээд Янагийнхаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Creole брендийн нөсөөжилтийн эсрэг тос хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв сонсоход таатай болон таагүй чимээний талаар ярилцаж байна. Нөгөө юм ай модны ингээд нөгөө салхинд ингээд яаж шуугар дуурна гэх юм уу? Яаж дуурна? Тэр чимээ гоё гинэ. Гоё те. Тэг гоё. Одоо хараа ингээд бидний за ялангуяа ингээд гэрлэг хүмүүс аягүй гоё нээдэг гэдэг штеп. Аха. Ингээд шүн явж исэн чинь гэрлээ харагдахгүй заяа. Тэр ингээд тас гэл инээвэл. Тэл хүүхдийн дуутай адил. Үгүй яг тэгдэм байлээ.
Манай хоёр найз мотоциклтай ингээд нэг айлын охин руу очдөг аахгүй. Тэгсэн чи тэрлээ дуусна. Тэгс чигээд гэртээ орсч байхгүйгээд. Тий ээж аав нэг яг унтах гэсэн юм л хөдөөч нэг лаа барьсан байж байгаа. Тийм тэгээд байхгүй найзуудтайгаа л уулзж байгаа гэсэн юм. Тийм тэгээд ээж аав нэг лагаа унтрага нөгөө ирж гарсан юм байна. Тэгээд илүү жижиг гэр гэж ярьдаг чи илүүгээр тэр нэг хав харахгүй. Тэгээд тийшээ нэг овц шинж байхгүй. Тэгээд хаалгыг хаачаал хүлээж ийсэн жил гинтгийн тас гэл энийг л ажиглаас инээсдэг байж аагаад мотоцикл асаадаггүй. Тэгсэн чи найзууд нь ирчээд тэр нэг лагаа унтрага тэр хоёрыг айлгууд ч маяглж айлгах га тэг нэр айлгах гэсэн. Тэгэхээр нэр ингээл эмхтэй өнгөл тас гэл ингээл шүн ингээл гинт инээвэл тэгээд За харагдахгүй те. Нэр ингээд оршуулгын газараар ингээд явж ирсэн гинт намаа энийг л унвал яах вэ? Тэгэл хажууд нь хүүхдийн нөгөө хүүвэн доо яваад. Дара За одоо өдрөд 17 цаг 31 минут болсон. Яг энэ цаг үеэд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. За хэрвээ та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 утсаар холбогдорой. Эхний сонсогч 80 Цэгдэл отоо дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За Араминд. Араминд. За таны дуртай болон дургүй чимээ сонсох дуртай болон дургүй чимээ. За дургүй чимээнээс эхлэе. За юу яагаад нөгөө хажууд ингээд хүм богт ажиллаад ингээд нэг тас гэж дуургаад байдаг. Би өөрөө нөгөө богт ажилтдаг байхгүй юу? Богт ажиллахаар жоохон зажлаад удаачгүй ингээд ирүү чилчдэг байхгүй юу? Тийм болохоор яагаад чи ингээд хажууд ингээд богт ажиллаад ингээд нөгөө тас гэж ингээд амар дуургадаг шнэ. Тэр амар ингээд бүр нэг чихний уухт очиод ингээд бүр нэг байд сууж байхаа байлгаа бүр ингээд ачууруулдаг байхгүй юу? Тэр амар тань муухай чимээ. За бас нэг муухай чимээ гэх юм бол нөгөө нэг энэ ус томстой хүмүүс ингээд ширээн дээр ингээд тогшоод идэг шүү дээ юм ингээд. За ингээд үү. Яг. За манай охин тэгэж дуургаад идэг байхгүй юм барайлаа тэгээд ингээд ачигнуулаа. Тэр чимээ бас амар ядаргаатай чимээ. Ой чимээ гэх юм бол одоо нөгөө нэг ай модонд очиод юу харж ингээд зон ингээд нөгөө нэг хөхөө шуу ингээд Тангаддаг шүү дээ. Тангад яа нэгдэг. Хөхөө тангадах аа. Тангадсан тий. Тэгээ хөхөө тангадаад ингээд нөгөө нэг ингээд байгалийн тэр чимээл их гоё сонсогддээ. Ой нэр орны пүрш дуурал ямар вэ? Ой чимээ. Тэр чимээ юунаас гарч байгаа гэж хөөгөл бодвол гоё шатаач. За баярлалаа. Нөгөө нэг одоо нэг фобит гэдэг нэг юм гарсан байж тээ. Собита. Фобит гэдэг нэг хүүхэд. Фобито нэг дагдаг. Тий нэг стресс айлдагч гэнэ юу ч. За тий. Тэрний чимээ бас их цаваа юм бэ. Зүгээр л тог гэж дуурал идэг л та. Тий нэг хатагаад гэж дуурайд идэв. Тэр нөгөө бас нэг юм тоолон байдаг штэ нэг юу шилэнд ингээд нэг юунууд хийгээд энэ хүний яриаг дуусгах. За холбогдсон баярлаа. За баярлалаа. За баярлалаа. Уг би энэ хүнээс асуух гэж ярих гэдэг байна. Оо тийм үү. Тийм за. Оо тасарсан. За бид гурав мэдгүй мө тэрийг. За нууны юм утсан дээр нэг юм тоглоомнууд идэг штэ яг ингээд өнгөтэй тэгээ шилэнд ингээд тааруулж идэг шар гэж ингээд дуураад идэг тийм яг тэр үнийг тоглохоор яг шээс үрдэг юм л шүү дээ. Нэрэж би эсэргээр тэрийг би одоо бас тоглодог байхгүй. Би тэрийг ингээд дуугийн тавиад тоглохоор яг юм уумарч надад байхгүй. Тийм үү. Яг ингээд би уумарч надад. Хөөе энэ хумсаа ингэж зөгтөг шүү дээ тий. Ингэж зөгтөг. Энэ яг өөрийн гэсэн урт хумстай заяа. Тим хүмүүс ингээд нөгөө нэг ингэж зөхөр хумс аягүй бэрхждэг. Тэгээд лимонтой тэгээд нөгөө урамлын тасан дотор гуруугаад үрж байгаа. Хумсны тасгалаад зэвсгийн ирдүүд. Яг хумсны кунфу. Хумсны кунфу. За дараагийн сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бано. Араминд. Араминд. За таны сонсох дуртай болон дургүй чимээ юу вэ? Дургуугаас аваад эхлэв. За. Нөгөө нэг самбар ингээ хонсараа майждаг багш нар. Аа. Тэр амар тий. За тэр ч муухай тий. Муухай дуурал. Багш нар тэгж майждаг юм уу?
Амар штэ. Нөгөө ангид нэг 10 жил тахад яадаг байсан. Нэг хүүхдүүд нэг шуугилдаад байхад ингээ хансаараа байж бүгд гэж. За тэр чинь зэв ба. Чимээг бол гаргаа олцсон. За Тэр ястад юу. Тэгээ тэр бас дөрөвний ярддаг хөөсөндөө чихруулах хэрэгтэй вид исэн хүн дэжиж чаддгүй юм бүр. Тэр амар хэцүү. тааш та найгуу хартай юм аа. Харин тийм гэж. Яагаад ингэж хартаад байгаа юм бэ? За хамгийн гоё юм аа гэвэл нөгөө хөдөө очсон ингээл малын захад морь төрглөө гэж зогсгоо шүү дээ. Нэг бол бас нөгөө модон донд ч юм уу уулын хажууд горихны ч юм бас гоё. Тэр За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Нэг 100 Арга сайхан гүрлэрэй гэж. баярлаа. Нэг 100 мартад энэ хүмүүс эсгрээл сууж идэг штэ. Яа штэ амар уудахтаа санагддаг штэ. Тий, нэг юм минэрсэн гэдэг. Илээс ямар ч чимээгүй. Тий, тэгэл эсгрээл. Яа тэгээ тал газар шүү. Яг шүүдэр байхгүй тэгээд нар дээрс ч тусцсан. Тэгээ нэг баг тэгээд орсон. Чи эсгэрч үүлийг авчирж байгаа Тэр юм. орондоо шивнэлтэг айгу зөвүүн сонинж юм шүү дээ. Надад бас хамгийн гоё дуу чимээ гэх юм бол ингээд өглөө ингээд унтаад ингээд сэлгэж байхад ээж аав нар эмэмэмээр ингээд яриад тэгээд дүн ингээд ярих тэр аюу гоё санагддаг шүү дээ. Тэр надад аюу гоё идэг. За Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Бид дөрвийн адиктогоо идэх цаг ирлээ. За намайг адикто шоколад идээд цаас нь хашахад үүдэн шүү. Би өөрөө бүртгүүлсэн шүү. Оо тийм үү тий. За би түл өөрийнхөө чамд Би өгье. өөрийгөө зарнаа. Хүй, энэ чинь хар адикт харын шоколад идээд хэрвээ ялах Хар iPhone. Хар iPhone авах юм биш үү? Тийм. За одоо ийм юм бэлээ. За идэхээс өмнө шүү дээ тий. Одоо ингээд яг голд нь би бол ингээд харж байгаа байхгүй юу? Цэгэн энэ нөгөө нэг материал нь өөрөө тод гарах боломжгүй материал юм шиг байлээ. Тийм байгаа зү. Тэгээд цэгэн ягаан өнгөөр ингээд бичсэн код бичсэн байгаа. Тэгээ манай ээж ойрын хараа нь муудсахаар гэлаагаад харагдахгүй ах шиг Чинээс байсан. харахгүй лээ. Ингэж Тэгэхээр залуу хүүхдүүдээрээ хараа. Өөрөө Эсвэл харахгүй. утсаар зургийг авчаад дараа нь томруулж Бас чадсан. тэгж болох юм тий. Тий. За Тэгээд аз авчрахын тулд энүүнийгээ онгойлгоод юуг нь харж агаад тийм ээ? Тоог нь хараад оруулаад шивэд оруулчих хэрэгтэй. тий шивэд оруулах Шивэд оруулах. Тэгээд дараа нь энүүнийгээ хуйлж агаад хадгалах хэрэгтэй. шууд зажлаад идчих хэрэгтэй. Тэгэхээр бод аз авчрах. Худлаа ярьж. Эсвэл сартаа шин сарлуу харуулж байгаа. Тэгээд чиний хоёрны саранд хураа. iPhone 13. Тэгээд 13 удаа iPhone гэж. Тэгээд банк зүүн амьсандаа авч яв. Наад яваад шарах юмардаг тий. Улаан цаас хадгалууд улаан iPhone 12 болно. Хар цаасын хадгалууд хар iPhone 12 болно. Тий. Гэтэ хардаа ингэж лээ. Эхлээд нэвтрэх ёстой байхгүй. Гэтэ бүртгүүлэх ёстой байхгүй юу? Бүртгүүлж дараа нэвтрэн. Тэгээд Намайг гарч байгаа юм яриад байна. Ганц орж ирсэн тэр жоо яриад. За ярээр мэд. ингэж нэг бичээндээ золгох гэж. Манай нэвтрүүлэгдэж ч юусэн юм орж ирсэн байхгүй юу? Оо тийм үү иддэг юм уу? Шахгүй. За тэгээд одоо энэ дээр хардаа минийх К Д В үсэг байгаа байхгүй юу? V Y хоёр нь өөр. V үсэг нь болохоор шууд ийм байгаа юм. Тийм гэдэг юу? Одоо радиогоор сонсож байгаа хүмүүс яаж Радиогоор сонсож байгаа юу? Радио сонсож байгаа хүнд ойлгож тайлбарлая шүү. За радиогоор сонсож байгаа Ац мод гэж. Тэр чи юм ба. Ийгөө дэш ясаад. Дэшээ харсан хац мод шиг. Үсэг хооронд солих юм бол угаасаа алдаа заагаад болохгүй лээ. Тэгэхээр хэрвээ та яг үсгнүүдээ бүгднгийн зөв оруулах юм бол амжилттай баталгаажлаа таних хар юм байна, улаан юм байна гэж гарч ирж илээ. Ингээд болоо. Чи одоогоор хэдэн ширхгийг бүртгүүлсэн маа? Би одоогоор дүрийг бүртгүүлсэн За байна. та хашах энэ хоёр л одоо нэг iPhone-тай iPhone 12 тал Тэний iPhone барай авч ивэл Тэгээ бүтгүүлсэн цаас олгоноо тэгэл амьсандаа төрсикэндээ байг авч яв би дээ. За намайг юм мэдчих та битээр ярьсан. Би идээ дууссан шүү. За дуртайгаа сон урагтай суулаад худалдаа 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэл 3 сарын хугацаанд зохиогдож байгаа бөгөөд сар бүр 2 iPhone 12 утасны эзэдийг шалгаруулж байгаа. За 11 сарын 1-ний өдөр 10 дугаар сарын азтнуудыг бол тодруулсан байгаа. Тэгэхээр сая 12 сарын 1-нд 11 сарын азтангууд тодорсон баг тий. Одоо бол 2 азтан шалгаруулах боломж үлдсэн юм байна шүү дээ. Тийм үү? За харъя л да. Тийм багаз.
Тийм байна. Сар бүр 2 их хэлж байна. Тийм байна. За тэгээд сая манай номогийн хэлсэнчлэн та бүхэн ETI Mongolia тий Facebook хуудсан дээр шалгаруулж байгаа сте тий. Юун дээр сайтн дээр бүртгүүлнэ эхлээд. Тийм үү. Тий. ETI addict.cg-ийн сайтад бүртгүүлнэ. Нөгөө дөр юугаа шалгаруулахтай болохоор ETI Mongolia гэдэг Facebook дээр. Юу яасан юм? Үгүй би сая буруу марцсан байна. Ингэсэн байна. 11 сарын 1-нд 2 азтанд тодорцсон 10 дугаар сарын 2 азтан тэнгүүтээ iPhone-о гардаад авсан юм байна. Тэнгүүтээ сая 12 сарын 1-ний өдөр 11 сарын 2 азтан тэр ETI Mongolia Facebook хуудас дээр шалгаруулсан юм байна. За. Тэгэхээр ET addict.cg-ийн сайтанда бүртгүүлээд кодоо энд бүртгүүлнэ гэдэг угаасаа хэсэг байгаа. Tech.cg-ийн гэдэг вебсайтаас захиалаа түрүүлээд авах боломжтой шүү дээ нэрээ. Өөрөө. Гэтэ энэ угаасаа хаасаг байлээ. Манай гэрийн доотлын дэлгүүрт бол яг төрөлөөр байж байгаа. Яг нөгөө нэг гарч авах боломжгүй хүмүүс зөндөө байдэн шүү дээ. Тийм хүмүүс маань бол Tech.cg-ийн гэдэг сайтаасаа захиалах боломжтой. За утасны дугаар авах годотой яах вэ гэдэг. За. Адиктог аваарай. За ингээд Янаг яг нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дуртайгаа сон Addict шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв сонсоход таатай болон таагүй чимээний талаар ярилцж байна. За манайх том эмнэлгийн ойрхон дуу байнга сонсогддог. Түүний машин гал командын машины чимээ айгу төгшүүртэй сонсогддог гэж байна. Мэдгүй хийж доо тасчихжтэй. Тэгээд асцуу том хотод чи баг эн чин хотын нэг тийм баг чимэг нэг тийм байх хэвээр чимэг болчиход тийм ер нь тийм. Тийм за баг тийм юм да тий. Тэр юуны машин гоё те. Хогны машин тий. Тийм нэг гоё дуу яваа тий. За дараагийн сонсогч 96 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За Араминд. За таны сонсох дуртай болон дургүй чимээ юу вэ? Яг нэг юу яаж чи зүрээд байж яг устгаж байгаа юм сонсох гэж. Сонсох гоё гэж юу? Яг нэг үгүй хэцүү. За мэдээч. Яг нэг шик боломж авахгүй тажууд устгаж байвал бараг үнэтэй шít. За. Яг энэ чимээс тас хогийн мэдээ. Гоё чимээ нэг юу шүү дээ. Одоо нэг бөөс ална гэж яриад нэг дөөлөвч гэх нэг. Иржээс та гоё тий. Тэр ч гоё чи. За баярлаа. За баярлаа. Гоё. Тий. Гэрийг юу н тэгэж ингэж дуургах дурггүй хүн гэж баг байдгүй хаа тий. Тэр чи одоо баг pop тахгүй юу? Би баг Тий тэр чин pop гэж дээ тий. Тийм үү? Тий. Одоо хүүхдүүд ихээр л чи pop гэдэг ингээд. Тий. Хоёр талаас нь дараалаад юм бэл. Энэ хоёр нөгөө хоёр жоохон хүүхдээ болохоор айгу сайн мэдээд байна тий. Манайд бол бүр хоёр байна тус тустай байна. Тийм надад ч аа асууж тэр нь ямар шиг юм бэ тий. Pop гэдэг юм бүр нэршлээ мэдэхгүй. Тэгээ хүүхдээс юм мэдчих авсан. Тэгээ ингээд дарахаар ингээд хойшоо хонхоогод орчихно. Тэгээ эргүүлж харуулаад буцаагаал дахиад ингээд ерөөсө дуусна гэж байхгүй. Өө тийм үү. Бид нэр чинь бол нэг дуустдаг штэ. Одооны хүүхдүүд их дуусахгүй. Өнгөнгөөрөө хэлбэрээрээ бүр. Тэр 10 жилд айлд байхад ингээд ах ичнэр гэл ороод ялжганаар кино үзэл хоолоо идэхэд юу ч ярихгүй байжснаа. Яг ингээ унтах гал орондоо гутал. Ингээл би тэрнээс нь болоод ерөөс онч чаддаг. Мөөгийн өдөр яваа эро сэдв хүнд чинь. Тэр чи юу нэр байгаа тий? Зүгээр. Тэр чинь бас тэгээд цаараас тэгээд нуус юм ярьж байгаа шүү дээ. Эсвэл надаас нуудаг байсан юм уу? За дараагийн сонсогчтой холбогдлоо. Тэр баг багт тэгээд Амжилт радио. одоо нэг завсан дөө. Араминд чимэл гэсраад. Тэгээд муухай байгаа нөө юу яадаг ч нэг аяг энтри яхаарны дуурал идэгтэй хүмүүс яадаг. Тэрсээ ингээд нэг юм наасан оролт ингээ угааж ахны гас баригдаад нэг дуу гардаг. Чихэрч дуурдаг. Тэр ястаа айгаа муухай. Аха. За гой дуу гэвэл нөө ингээ бараа ороод ингээ дөөл шиврээл нэг сажигнал дуурдаг штэ. Тэр айгаа гоё чимээсэн. За баярлалаа. Баахан байгалийн чимээнэл дуртай усуд юм бэ тий. Тийм байна. Нэг бас мод шатчих бас гоё шимээс. Чат бат гэ тийм. Өстой гоё. Тэр өстой гоё чимээ шүү. Галын чимээ гэх юм уу тий. За модны шуугаан голын чимээ одоо шууд дуграал тансаг гинэ. Яг бас байгалийн чимээл ер нь хүмүүс дуртай юм байна дөө. Голцоо. За дараагийн сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Самбан Араминд. Зараминд. Дуртай дургүй чимээ бол маш их чимээ байна. Тэгвэл би наргаа болгоод танай телевизийн юу радио телевизийн чинь хүмүүсийн дуу хоолой зарим аюу сонсоход гоё байдаг байхгүй чимэгтэй. За. Одоо гэрлээгийнх гоё
нөгөө номоогод охиных гоё, хард ахих гоё сонсоод баймаар. Хаших мөөгийн ирэх бүр сонирхолтой гоё. Муухай гэж хэлсэн. Яа санацаа Ашихыг их муухай. Бидний бүр муухай. Гөө сонирхолтой. Тэгээд надад уучлаарай зүгээр хүнийг тэгж хэлж байгаа гэж бодож байгаа. Зүгээр энийг хүндээ наргаа шүү. Солонгон орноор нэвтрүүлэггүй шүү дээ. За. Солонгон орноор би удаан сонсч чадсан. Ялангуяа эмэгтэй өтөвч нь дээд өнгөн дээр ярихаар айгүй ингээд хурдхан сууган солимор санагдаад байдгийг. А доошо суугаад доод өнгөн дээр ярихаараа их айтайхан яриад. Бас тий доод өнгөр. Тэр нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө сонсголтой тембер, сонсголонгүй тембер гэж байна шүү дээ. Хитрхийх дээшээ ингээд хурдан юм уу дээд өнгөн дээр ярихаараа жон гэдэг юм санагдаад та хурдан суугаа сольждаг баг. Тэр хүний дуу хоолой бас нэг тийм сонсголттой сонсох дуртай ч юм уу дургүй ч юм ээ гэдэг таны хараад идэх юм ярьжтэй. Садангаа орноор эрэгтэй хөтлөгч нь жоох иршүүд маягтай ярил гоё юм шиг тэ гэдэг хэрэг айгуу тийм бас ажил санагдаад байдгийг. Чимээ юм уу? Мэргэжлийн юм жолооч авч. Чамаас айгаа хурдан тасагчтай шүү дээ. Хүү ихийн завдалгүй. Ашиг үедээ эрэг л муухай гэж хэлж чад. Арайч хэлж чадсангүй гэхдээ тэр нөгөө өвөрмөц царай гэдэг шиг юм хэлсэн. Сонирхолтой. Тэр чи мэдэрч шүү дээ тий. Муухай гэж хэлж чадахгүй сонирхолтой. Нэр тэгж хэлмэр л юм байна. Их сонирхолтой царайтай юм байна. Хоолойтой юу? Царай ч чих сонирхолтой царайтай юм байна. Ийм байвал дуусаа өвөрмөц царайтай, сонирхолтой хоолойтой. За мөөгийн хилдэг өвөл сумын төв дээр шонгийн модны гонгноонд ёстой яазгүй. Энд чи өвөл биш хавар штэ мөгээ. Тий хавар. Тийм те. Тий хавар ингэ шонгийн мод үлээд идэг. Гой чимээ гэвэл туул голын эрэг дээр тэнгэр ширтэл хөвтөж байхад урсаж байгаа усны чимээ шууд энэ жирэх чимээ гой шүү гэж байна. Туул голгон ч өвлөлдөг. Энэ сараа онжууд орж уунграас ичиж байна. Тэгэхээр энэ нөгөө төсөөлөл одоо энэ хичнээн жилийн өмнөх юм бичиж байгаа шүү дээ. За. Өнгөрсөн шүү. За үдэд гар дахын хөгжмийн сонсоол амрах басч гоё шүү гэж байна. Байгалийн чимээ одоо юу сайхан байдаг вэ? Ямар сайн юм бэ? Байгалийн чимээ гоё штэ. Яг үлгэр шиг штэ. Надаа хардаа одоо заяа би одоо заяа яриад дуусгая. Энэ нэвтрүүлгийг дуусгая. Надаа заяа ингээд бороо ингээд асгартал ороод тий. Тэгээд тэр асгарч орж байгаа борооч ингээд цонхны шил дагаал ингээд урсчихдаг байхгүй юу? Тэр бороон чимээ яг ингээд цонхны тэр шилийг дагаад урсж байгаа бороог хараад чимээгийн сонсоод суух. Би дотор уцтай нэг бүсгүй суугаад. За бэж л да. Цонхны цаана уу? За ямар сүнс сүдрэн штэ тэр чинь. Тэгээд чинь хэрэг гооглаад ингээ хажууд чи суучвал яах вэ? Оо энэ хоёр юм яа. Тэгжээс чи тэр хэрэнээсээ тухтаад нөгөө өрөөнд ороод тэгээ чимээ. Нагороо яа. Ийм юм бэ. Нэхгүй борон чимээ сонсон цонгон дээр ширтээд ямар. Тэгэл гоё борон чимээнээс аглаад дуусчих. Гинт хэрэг гаргаад ирэх юм аа нэрээ. Гэтэ яг үндэ бороо орохын өмнө амар нэг тийм тухгүй мэдрэмж өгдөг байхгүй юу? Шовнууд бөөнөр нисэлтэй, лишээш нэг нисэл, тийшээш нэг нисэл, салхин айлгс хэмэлцэл юу гоё. Борон чимээ гоё гүцээ. Тийш нэг юм бороо ордог үстэй. За энэ үрээд өнөөдрийн манай 2021 оны 12 дугаар сарын 3-ны Баасан гарагийн Янагийн нэвтрүүлгийн маань 583 дахь дугаарыг хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгээ нөхөж үзхийг хүсвэл Angel Radio YouTube сувгаас ороод нөхөд үзээрэй. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дуртайгаа сон Adicto шоколад болон Creole брендийн өсөөжилтийн эсрэг тос хамтран ажиллаа. Янаг Яхвэ нэвтрүүлэгтээ Creole брендийн нөсөөжилтийн эсрэг тос хамтран ажиллаа. Утас 89.1 тэг 6 тэг 1. Янаг Яхвэ нэвтрүүлэгтээ Дуртайгаа сонг Adicto хамтран ажиллаа. Янаг Яхвэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Хаш мөнгөд нэмт. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3